Тэмээ поло 2016 улсын аврах шалгаруулах тэмцээн 3 дугаар сарын 5-6-нд Өмнөгов аймгийн Далан задгад хотноо зохион байгуулагдлаа. 15 жилийн түүхтэй Тэмээ поло тэмцээнд энэ жил 7 аймгийн 19 багийн тэмээчин полочид өрсөлдөж, Өмнөгов аймгийн Манлай сумын 1-р багийн тэмээчид Алтан цомын эзнэр шалгарлаа. Харин мөнгөн медалийг Өмнөгов аймгийн Булган сумын 2-р багийнхан хүртсэн юм. Одоогоос 15 жилийн өмнө Тэмээ полоны улсын аврах шалгаруулах тэмцээн Өмнөгов аймагт зохион байгуулагдж байжээ. Харин 15 жилийн дараа энэ удаад дахин зохион байгуулагдж байгаа нь энэ юм. Нутагт нь зохион байгуулсан гэх утгаараа Өмнөгов аймгаас 10 гаруй баг, зөвхөн Манлай сумаас л гэхэд 3 баг оролцсон. Ингээд Өмнөгов аймгийн Манлай, Булган сумын тэмээчид эхний 2 байранд шалгарсан юм а. Манай 6 өнөө бүрэлдэхүүнтэй 4 мастер 2 шин тоглогчтой. Хичнээн жилээр хамтран тоглож байна. За 2002 оноос хойш өдөг хүртэл 14 жил хамтран тоглож байна. Өмнөх жилүүд бас ямар амжилт гаргаж байна? Манай улсын 3 өрөлттэй, 2 мөнгөтэй, 3 алттай. Одоо ингээд 4-т алтаа авч байна. Ер нь Тэмээ полоны улсын уралдаанд Өмнөгов, Дундгов аймгийнхан өнгөтэй оролцдог байна. Харин сүүлийн жилүүдэд Дорногов аймаг тэр дундаа Сайхан Дулаан сумын тэмээчид амжилт үзүүлэх болжээ. Түүний нэг нь Дорногов аймгийн Сайхан Дулаан сумын Дулаан 1-р баг. Дулааны 1-р багийн хувьд олон мастер, дэд мастеруудтай Тэмээ полоны тэмцээний олон удаагийн авраг гэгддэг. Өмнөгов аймгийн Манлай сумын 2-р багийнхантай хүрэл медалийн төлөөг тоглолт хийж ялалт байгууллаа. Ингэснээр Тэмээ поло 2016 улсын аврах шалгаруулах тэмцээний хүрэл медалийг Дорногов аймгийн Сайхан Дулаан сумын 1-р багийнхан хүртлээ. За баярлалаа. Өнөөдөр надад сайхан болж өндөрлөө. Тэгээд алтан медалийн төлөө тоглоод мөнгөн медалийн төлөө харамсалтай хойж гисэн болж хүрэл медалийн төлөө Өмнөгов аймгийн Манлай сумын баг тамирчтай тоглож хүрэл медалийн бол сонгосонд баяртай байна. Энэ багаараа хичнээн жил тоглож байна. Энэ багаараа одоо үндсэн багаар 5 жил тоглож байна. Улсын аврагын тэмцээнд 2 удаа орж байна. Тэгээд нэг төрүүлжтэн 2 дахь тэмцээнд 3 удаа байранд орж байна. Энэ жилийн үед хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар баг? Бүхэл баг өрсөлдөжтэй байлаа. Тэмээ поло тэмцээн анхаа 2001 онд зохион байгуулагдж байжээ. Өдгөө 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа нь. Жил ирэх тусам Тэмээ полод оролцох баг тамирчид, залуу тэмээчид аймаг сумынхан нэгдэж цар хүрээнд өргөжж байгааг Тэмээ полоны холбооны ерөнхий найрамчгийн дарга Эрдэнэ Баяр онцолж байлаа. Ер нь бол 2002 оноос хойш одоо 14 жилийн хугацаанд Тэмээ поло тэмцээн зохион байгуулагдсанаар улсын чанартай 30 гаруй тэмцээн зохион байгуулагдсан. Үүнээс одоо спортын мастерыг 70 гаруй спортын мастер төрүүлчихэд байгаа. Тийм болохоор энэ Тэмээ поло бол үнэхээр улсын чанартай болчихжээ. Спортын мастераа төрүүлчихжээ. Мөн үндэсний спортын одоо наадмын хэмжээнд тэг бичигддэг. Одоо тэр наадмын хүрээнд бас энэ одоо Тэмээ поло төрлөөрөө ордог тийм хэмжээнд очсон. За урд өмнөх жилүүдтэй харьцуулахад бол энэ жил бол одоо оролцож байгаа багуудын тоо бол эрс өссөн байна. Да ялангуяа бол одоо Өмнөгов аймгийн бараг ихэнх сумууд орж байна. Сумуудын баг зарим сумаас бол одоо 2-оос 3 баг хүртэл орж байна. Өшөө түнчлэн одоо Говьалтай аймгаас одоо хаа байсан тийм 700 гаруй километрийн цаанаас бол одоо Тэмээтэйгээ ирж энэ тэмцээнд оролцож байна. Анх удаага Тэмээ поло 2016 тэмцээнд энэ жил Өмнөгов, Дундгов, Дорногов, Говьалтай, Өвөр хангай, Өвөр Монголын өөртөө засах орон гээд нийтдээ 7 аймгаас 19 баг оролцлоо. Говьалтай аймгийн хувьд Тэмээ поло гэх спортод хөл тавиад удаагүй анх удаа уралдаан тэмцээнд оролцож байгаа нь юм байна. Тэмээгээ ачин 700 гаруй километр аялж улсын уралдааныг зорин ирсэн байлаа. Тиймээс тусгай байрын шагналыг Говьалтай аймгийн тэмээчдэд олгож цаашид Тэмээг өсгөж үржүүлэх, полог хөгжүүлэх үйлсэд нь амжилт хүссэн юм а. Мөн Өвөр Монголын өөртөө хорноос Өмнөгов аймгийг зорин ирж оролцсон Өвөр Монголын багийнханд ч тусгай байрын шагналыг хүртээлээ. Энэ жилийн хувьд Тэмээ поло тэмцээн онцлогтой болж байгаа гэдгийг хэллээ. Тухайлбал сүүлийн 2 жил Малантны гоц халдварт өвчнөдтэй холбоотойгоор Тэмээ поло тэмцээнийг зохион байгуулаагүй. Тиймээс өмнөх жилийнхийг нөхөж тэмээчдэд 2 медаль гартууллаа. Энэ жил Тэмээ поло 2016 тэмцээнийг Эрүүл мэнд спортын яам, спортын хөгжлийн төв, Тэмээ поло спорт уралдаан аяллаа холбоо, Өмнөгов аймгийн засаг даргын хамгийн газар хамтран амжилттай зохион байгууллаа.